Сайн мэцгааны үзэгчдээ сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань хөөрхөн дадал хаяг дээр контент бүтээгч анх хоёр миний биеэр цааш үргэлжилж байна. За энэ удаагийн дугаараараа би та бүхэндээ үс арчилгааны талаар болон үс унах шалтгааны талаар ярилцах болно. За хамгийн түрүүнд бүгдээрээ эрүүл үс гэж яг юу юм бэ гэдэг талаар ярилцъя. За хамгийн түрүүнд уян хатан тасардаггүй байх хэрэгтэй. Энэ нь өөрөө зөөлөн татхад амархан тасардаггүй. Дээрээс нь самнахад ширэлддэггүй, чийг болон уураг тэнцвэртэй байхыг хэлж байгаа. За үүний дараагаар үсний уналт хэвийн хэмжээтэй байхыг хэлнэ. За хүний үс ерөнхийдөө өдөрт 50-аас 100 ширхэг унжаах бол хэвийн гэж үзэгддэг. Хэрвээ таны үс энээс илүү хэмжээгээр унжээвэл хэвийн үзэгдэл бишээ гэж ойлгож болох нэ. За үүний дараагаар мөн хуух маш чухал байгаа. Загтандаггүй, хаггүй, дээрэс нь хит их тослогддоггүй байх ёстой. За мөн өсний үзүүр салаалдаггүй, хуурайшдаггүй байх хэрэгтэй байгаа. За маш олон хүмүүсийн хувьд үс унах асуудалтай нүүр тулдаг шүү дээ. Тэгвэл үс унах шалтгаан нь яг юу юм бэ гэдэг талаар бүгдээрээ ярилцъя. За хамгийн түрүүнд стресснээс олж үс унах шалтгаан нь болдог ахна. За үүнд бол сэтгэл санааны дарамт болон нойр дутуу байх нь ордог ахна. За үүний дараагаар тэжээлийн дутагдал буюу төмөр, биотин, уургийн дутагдлаас олдог ахна. Мөн буруу арчилгаа буюу хит олон удаа угаах, халуун, эндүү, синс ашиглах, мөн хүчтэй найрлагатай шампунь хэрэглэх гэх мэтээс ол болдог ахна. За мөн сүүлд нь дааврын өөрчлөлт буюу жингийн гинтийн их өөрчлөлт эсвэл сарын тэмдгийн цикл буюу сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед үс унж эхэлдэг ахна. За тэгвэл стресснээс үүдэлтэй үс уналт ямар шинж тэмдэгтэй байдаг вэ гэхлээр гинт их хэмжээгээр унан, самнахад ч гэсэндээ их хэмжээгээр үс ундаг. За энэ нь бол төр зургийн уналт гэж нэрлэгддэг. За стресснээс үүдэлтэй үс уналт бол 7-оос 8 цаг хэрвээ унтаад кофегоо багасгаад ах юм бол 1-2 сарын дотор бол багасах магадaltaй байдаг байгаа. За үүний дараагаар нөгөө буруу бүтээгдэхүүнээс олж үс уналт үүсч болно гэсэн шүү дээ. Тэгвэл шампунь болон буруу арчилгаанаас олж үүссэн үс уналт яг ямар шинж тэмдэгтэй байдаг вэ гэхлээр угаасны дараа маш их хэмжээгээр самнаагүй байхад ч гэсэндээ үсээ татхад л их хэмжээгээр унана гэсэн үг. Дээрээс нь дундаасаа ямар нэгэн шалтгаангүй байхад тасарч унах, толгой захтнах, гинт их хэмжээгээр хаг үүсэх гэх мэтээс олж үүсдэг ахна. Буруу бүтээгдэхүүнээс олж үүссэн үс уналтанд сульфат багтаан шампуныг хэрэглэх хэрэгтэй. Дээрээс нь үсээ 2-3 хоногт 1 удаа угаах, мөн дээрээс нь кондишнер буюу ангижруулагчийг үсний аль болох уг руу дээшээ биш дундаас доошоо дүрхэж өгөх хэрэгтэй байдаг байгаа. За мөн ус болон тэжээлийн дутагдлаас болж үүссэн үс уналт бол амархан тасардгаас гадна харахад ерөнхийдөө үс нь эрүүл бус, гялалзсан бус харагддаг. Дээрээс нь угаахад бөөнөрөө ундаг байгаа. За үүнд та өдөрт 1-2 литр усыг тогтмол уух, хоол хүнсэндээ бол өндөг, мах, самар гэх мэт орц найрлагыг бол түлхүү хэрэглэж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ 2-4 хоногт өөрчлөлт мэдрэгдэж эхэлдэг ахна. За үсний эрүүл байх хамгийн чухал зүйл бол мэдээж хуух байдаг. Та салонд очоод сардаа 1 удаа хуухаа эмчлүүлж авах хэрэгтэй. Хэрвээ та салонд очих боломжгүй болвол би танд DIY буюу гэрийн аргаар хэрхэн хуухаа цэвэрлэх талаар зааж өгье. За хүн болгоны гэрт бол алоe vera гэдэг бөөрөнхий савтай алоe байдаг. Тэрнээс та 2-3 халбыг хийгээд өөрийнхөө хэрэглэдэг сульфат багтаа шампунаасаа мөн 2-3 халбыг хийгээд хооронд нь хутгаад крем хэлбэрийн болгож өгнө гэсэн үг. За тэрхүү бэлтгэсэн кремээ норгосон хуухандаа түрхээд массажлангууд өөрөө аяанда нэлээд хөөс ялгараад эхэлнэ. За тэрхүү хөөсийг угаахгүйгээр хэрвээ танаа гэрттэй халдаг үсний малгай байх юм бол түүнийгээ хийж болно. Аль эсвэл байрны нөгөө зузаан альчуураа толгоогоороо ороогоод 15-аас 20 минут байлгаж өгнө. За хуухтай нэлээ их бохирдолтой байх юм бол үс бол хуах нэлээ их цагтандаг. За 15-аас 20 минутын дараа усаар зайлаад цэвэрлж өгөөд үүний дараагаар кондишнероо үсний үзүүртээ хэрэглээд өгч болно гэсэн үг. За энэхүү DIY буюу гэрийн аргаар хуухаа цэвэрлэх аргачлалыг та 2-7 хоногт 1 эсвэл сардаа 1 удаа хийснээр хуухныхаа эрүүл байдлыг хадгалж авах боломжтой байдаг байгаа. За энэ удаагийн дугаараараа би та бүхэндээ эрүүл үстэй байх, эрүүл үс гэж яг юу вэ? Үсээ хэрхэн арчлах вэ гэдэг талаар ярьлаа. Сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. Гоо сайхан болон арьс арчилгааны булангийн маань ивент тэтгэгч байгууллагаар Солонгосын Inari брэнд хамтран ажиллаж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Баярлалаа, баяртай.